Өндөр сувг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Сүүлчийн өдөр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг өрх бүрийн хэрэглээ уяг гурил болон Отровинтэй чөлөөтэй амьсгалцгай Отровин ивэнтдэгч байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилгоны одмонд радиоор хүрч байна. За өдрийн Зандаа. За өдрийн дэпа. За энэ нэвтрүүлгийг яг ингэж сөөлүүлэх зүгээр. Нэг ингэ цагдаа байхгүй. Ингээд авилга авчаа. Баг хэмжээний. Гэтэл тэр авилга авснараа нэг улсын хэдүүдийг бүр дэлхийн нийтийг сүрүүлж. Ингэж сөөлж ингээд дотроо сөөлөд үзүүлэхгүй ш. За 2009 онд Себастьян Мароккин гэдэг нэг архитектор залуу Колумбийн Дон Хуан гэдэг сэтгүүлд маш сонирхолтой ярилцлага өгч байгаа. 9 онд. Үндэ энэ түүний жинхэнэ нэр биш ээ. Себастьян Мароккин гэдэг нь жинхэнэ нэр нь болохоор Хуан Пабло Эскобар. Тэгэхээр энэ Пабло Эскобарын ганц хүүн. За. Хүүн ярьслага гэсэн байгаа байхгүй. Зартаа гэмт хэрэгтэн тэр аавыгаа нэг өөд болсны дараа ээж нэг охин дүү хоёрынхаа хамт Колумбасаа зүхтагаад бүр Африкийн Мозамбик хүртэл очиж амьдарч ирсэн. Тэгж дөрвж явсараад эцэстээ Аргентинд сурсан нөхрөө. Харин олон жилийн дараа л анх удаа нэг ярьслага өгсөн энэ байхгүй. Тэгвэл өмнө нь хинээш дуулаагүй маш олон зүйлийг ярьсан. Яг хүмүүсийн мэддэг нэг зүйл байдаг. Энэ кокаины хаан явсан түүний эцэг болохоор хинч дийлдэхгүй тэр хүчтэй байхдаа дэлхийн бүх кокаины нийлүүлэлт борлуулалтын 80% нь дангаараа эзэн суудсан байсныг бол бүгдээр мэдчихэв. Гэсэн ч Пабло Эскобарыг яг хэр хэмжээний мөнгө эргэлдүүлж мөнгөөрөө яаж тоглож байсныг хүмүүс багцаалж чадахгүй байсан. Их гэдгийг мэдчихэж гисэн. Түүнийг нийт 30 тэрбум Америк долларын хөрөнгөтэй бүр түүхэнд хамгийн баян гэмт хэрэгтэн 90-ад онд бүр дэлхийн толгой баячуудын жагсаалтанд бүр 7-д бичигдэж байсан гэдэг мэдээлэл ингээд байдаг л да. Гэтэл аль аль нь баталгаатай биш. Харин яг нөгөө хүүгийнх нь буюу Хуан Эскобар ярьснаар аав нь хамгийн хүч нөлөөтэй байх үедээ 7 хоног бүр дунджаар 420 сая Америк долларын орлоготой байж. 7 хоног. Юу вэ? Харин тий. Өдрийн 60 сая доллар. Юу гэсэн ч үгүй тий. Пабло Эскобарын мөнгө санхүүг зохицуулдаг тэр туслахууд нь явандаа бүр мөнгийг нь тоолж хүчрэхээ байсан. Тийм учраас зүгээр жинлэж шууд альдаг гэсэн. Пабло Эскобарын хүү бас нэг явдлыг дурсан ба. Тэр нь 93 оны 5 дугаар сард бас явдал юм байна л да. Дэлхийн хамгийн аюултай, хамгийн баян чинэлэг нь харт амхны бүлэглэлийн толгойлогч хүссэн болгоно өөрийн болгох чадaltaй байсан ч гэсэн ганцхан аюулгүй байдлын баталгаа гэж зүйлийг л худалдаж авч чадахгүйсэн. Эскобар болон түүний гэр бүлийг дайсагнаж бусад гэмт хэргийн бүлэглүүд бас байгаа. Түүнээс гадна Колумбийн эрх баригчд дээр нь бүр Америкийн нэгдсэн улсын харт амхтай тэмцэх албаныхан цаг үргэлж мөр алалгүй хийж байсан болохоор Эскобар нөгөө ихнэр 2 хүүхдээ аваад Медельин одоо хотын захаар уул нуруу дамжин бүгд дээр ингэ бүгжижсэн. Энэ Медельин гэдэг нь Испанд бодлогоор бол Медин гэдэг тий хэдүүлийн Медельинээр л явж. За ингээ баригдахгүй тулд ингээд уул дамжаал чинь хорогдол явж байгаа шүү дээ. Энэ тэнц тий. Тэгж яхахтаа баригдахгүй тулд Эскобар 48 цаг тутамд эхнэр 2 хүүхдийнхээ нүдийг боож агаад Медельиний энэ тэнд байдаг 15 нууц байрныхаа аль нэгэнд нь л очиод байдаг гэж. За. Тэгэхээр нөгөө нүдийг боодсон шүү дээ. Энэ нууц байрнуудын байршлыг гэр бүлийнхнээс хүртэл нуугаад тэднийг нөгөө хамгаалах гэсэн арга нь байсан юм байна л да. Харин тэгж явахдаа нэг удаа жоохоо охиноо даарад байна гэхэд нь авч явсан мөнгөөр галт хүлээд дулаацуулсан ба. Тэр нь 2 сая доллар байсан гэж. Гэхдээ санаанд багтангүй ийм их мөнгөтэй байгаа ч Пабло Эскобар аврагдаагүй. Тэр зүгээрс нэг харт амхны 8 чин гэмт хүргийн одоо бүлэглэлийн толгойлогч байгаагүй. Энд чи бүхэл бүтэн улсыг өмнөөс хүрүүлж гисэн. Улс орноо бүр сүрүүлэхэ шахсан юм террорист. Бүр төв хэрсэн мафийн хэмжээгүй их мэдлэлтэй эзэн ноён байсан. Эскобарыг хэр хөрөнгө мөнгөтэй, хэр хүч нөлөөтэй байсныг мэдээ гэвэл түүнийг арай гэж дарж авсан дайснуудыг нь дуртахад хангалттай. Бараг 15 жил хэнийгч дээрээ гаргаагүй түүнийг нэгдсэн улсын тагнуулын төв газар, Америкийн харт тамхитай тэмцэх алба, Колумбийн айрам, Колумбийн цагдаа, бусад гэмт хэргийн мафийн картелүүд бүр партизанууд нийлж байгаа дайраа гэж устгасан. Тэгэхээр ямар хүч нөлөөтэй байсан эндээс харагч. За тэгэхээр өнөөдөр энэ түүхийг буюу Пабло Эскобарыг хөнөөх тусгай ажиллагаа болон
Эскобарын амьдралын сүүлчийн өдөр хоногуудын тухай ярьж байгаа. Мөн түүний яаж цуутай гэмт хэрэгтэн болсон замналтай ч гэсэн товч танилцъя. За Пабло Эскобар бол бараг сая хүнийг нойргүй хонуулдаг аимшигт нарко террорист болохоос өмнө тэр Медельин хотын оршуулгын газараас нэг зүйл ойлгож авсан ба. Баг залуу байхдаа. Түүний олж харснаар үгсэн хүмүүс амьд хүмүүсээс ч илүү үнцэнтэй байсан байна л да. Яасан гэхээр Эскобар ингээд 14 настайдаа гэмт хэрэгтэн болсон ба. Оршуулгын газараас баячуудын булшны чулууг хулгайлаад тэрийг болохоор даралтай усаар нэрийг нь арилгаж хаяад цоошин чулуу болгон зарж эхэлсэн ба. Анхнаасаа ямар тэнийг ямар эхэлт юм байна ч. Сайн чанарын чулуу болохоор багадаа 5,000 песо буюу $500 хүрч байгаа. За нэг баян нөхөр нас барлаа тий зандаа гэдэг нэртэй. Тэнгүүт нь тэр булшны чулууг наваад зандааг нь арилгаал тий. Тэгэл одоо дараагийн зандаа хүү гэдэг нэртэй нас оронгууд тэрийг зандаа хүү болгоод ингээл $500 зарах нь шүү дээ. Тэгэхээр оршуулгын газараар ингээд 3 шөнө эргэлдээд л Эскобар аавынхаа бүтэн 6 сарын цалингаас ч их мөнгө олоод тагсан байхгүй 3 хоногийн дотор. Гэхдээ энэ гол биш. Эскобарт нэг зүйл бүр ч илүү анзаарчихсан. Тэр нь юу гэхээр оршуулгын газар манаачд байгаа. Тэр манаач нар болохоор хит хинэггүй. Харин ч бүр ашиг хонжоо хайсан тийм зантай байсан. Үүнийг 14 настай хүү ойлгочихгүй. Өөршгөн гэмт хэрэгтнүүдээс оршуулгын газрыг хамгаалах ёстой байтал манаач хамгаалагчд нь өөрсдөө Эскобарт шинэхэн булшны чулуу хаанагыг бүр зааж өгдөг байсан. Тэгээ Эскобарт нэг хэдэн төгрөг өгчдөг. Тэгэхээр энэ тухайн үеийн Колумбод бүр хууль журам огт үйлчлэгээ болцсон тогтолцоо нь өөрөө ялцраад байсныг хэлдэг чинь. Хаа сав авилга би болохоор бүр ингээ оршуулгын газар хүртэл дампуурдаг байх нь шүү дээ. Тийм байна. За ингээд Эскобарын баг залуу наснда үүнийг ойлгож ухаарсан мөчөөсөө ирээдүйн том бүлэглэлийн толгойлогч ингээд тэндийгээд төрж байгаа гэсэн үг. Хэдийн нэг гэмт хэрэгжээд байгаа нийгмээсээ тэр зөвхөн одоо өөрийн хувь ашиг хүртгийг л хүсэж байгаа байхгүй. За ингээд Эскобар бодлого гудамжны хулгайчтай нийлээд машин дээрэмддэг болсон. Тэгсэн анх удаа цагдаад баригдчих. Тэгээд 5 жилийн хорих ял авах маш магадaltaй болсон. Тэгээд яг ял авахын даваан дээр азаа уцгаар шийдсэн ба. Нэг цагдааг хахуулдаг гэж оролцсон ба. Нөгөө цагдаадаа нөгөө хүүхэд хэврээл байгаа шүү дээ. Ингэж хэлсэн. Би танд 50,000 песо өгье. Дараа нь би сар бүр 1,000 песо байнга өгч вэ гэж. Тэгсэн цагдаа нь яасан гэж тэр дороо зөвшөөрсөн. Энэ нь Пабло Эскобарын замыг засаж өгсөн анхны хамгийн чухал тохиор байгаа. Ингээд нэг л мэтгэд дөнгөж 20 настай залуу 6 сарын дотор Медельиний 14 цагдааг халаасан дайцсан. Хамгийн амар нь айхтар нь Эскобар тэр бүх цагдаагийн өөрөөс нь авилга авч байгааг нууцаар бичлэгээр баримтжуулаад авцсан. Ингээд авилга гэдэг хичнээн хар мөртөг бид нар эндээс харж болж. Одоо манай авилгачд манай нэвтрүүлгийг сонсчлаа шүү дээ. Тэгэхээр та нэг удаа авилга аваад өөрийнх амьдралыг сайжруулж ийн гэж бодож болно. Ирээдүйд энэ улс орн ч сүрх юм бүр. Хэрв хамгийн ихний цагтаа хахуул аваагүй бол тогтолцоон тэр чигтээ авилгад хэрв Колумб идэгдэг байсан бол Эскобарын түүх огт өөрөөр ирэх. Ер нь энэ үнийг бид нар таних ч өнгөрөх байл. За ингээд Эскобараас мөнгө авсан хууль хүчнийхээ ингэж түүний бүрэн өмч болж эхэлсэн. Тэд цагдаагийн одоо нэг гинтийн шалгалт мөрдлөгийн явц зэргийг урьдчилаад Эскобарт мэдээлчихнэ. За ингээд Эскобарын найз нөхөд хамсаатнууд нь ингээд шоронд орох юм бол тэднэрт нэг сайн хандна. Бүр аль ашигтай гэсэн хууль бус 8 тэр аимшигтай гэмт хэргийн сэтлийг хүртэл нөгөө цагдаа нар нь хэлж өгдөг болсон. Энэ хууль бус одоо тий энэ бизнес илүү ашигтай биш үү гэдэг цагдаа нар нь өөртөө хэлж өгдөг болсон. Энэ гендерт ороорой гэсэн үг шүү дээ. Тий. Эскобар анх яг энэ замаар ингэсэн ба Перу улсаас одоо энэ хойшоо Колумб те Өмнөд Америкийн тухай ярьж байгаа шүү дээ. Перугаас нэг кокаин оруулж ирдэг нэгэн жижиг бүлгэлтэй холбоо тогтоосон байгаа юм л да. Тэр бүлгэлийн толгойлогч Фабио Рестрепо гэдэг нөхөр 1970 онд Эскобартай анх уулзаад 1 кг кокаиныг Перугаас $450 аваад Медельинд $4,000 зардаг хэлсэн ба. Тэгэхээр Перуд $450 1 кг. Тэгэд Эскобарын төрсөн хот болох Медельинд зарахаар 10 дахин уурчдаг. Гэтэл Эскобар болохоор тэр ганц килограмм бүтээгдэхүүн нь хэрвээ Америкийн нэгдсэн улсад Майамид очих юм бол 40,000 хүрнэ гэдэг аль хэдийн тооцоолчихсан байсан.
Өөрөөр хэлбэл нөгөө Фабио Эстрепо гэдэг 10 дахин нугалдаг гэдэг өөрийгөө өнгөрөөдсөн нөгөө гэмт хэрэгтэн чинь олж болох ашиг орлогын 90%-ийг зүгээр хаяад байсан гэдгийг Эскобар харсан. Ингээд Эскобар үүнийг олж харснараа 22 наснда анхныхаа сая Америк долларыг хармалж халаасалж. Харин мэдээж хэрэг 1975 онд нөгөө Фабио Эстрепог өөрөө цааш нь харуулж. За ингээд хэнийг ч байсан замаасаа зайлуулахаас буцахгүй аимшигт харгислал нь мөн Медельины картелийн түүх яг энэ мөчөөс эхэлж байгаа юм л да. Кокаины хаан Эскобар зүгээрс нэг дамчин биш. Бүр их гарын тээвэрлэгч, эцэстээ бүр тээвэрл үйлдвэрлэгч болж эхэлсэн. Америк руу бүр онгоц онгоцоор нь кокаин нийлүүлж эхэлсэн. Өмнө нь Латин Америкийн ер нь нэгч картелийн зүүдэлж байгаагүй ийм эрсдэлтэй алхмыг Эскобар мэдээж хээл ахуул авилгаар шийдсэн. Нилээд хүнийг мэдээ цааш нь харуулсан. Ингээд авилга авахгүй гэсэн үг. Нэр нөлөөтэй хүмүүсийг барьцаалаад олон нийтийг айлган сүрдүүлж эхэлсэн. Ядуу хүнээс шударга ёс шаардах нь утгагүй гэдэг нэг үг байдаг да. Яг тэрний үлгэрээр орлогогүй хоосон нөгөө төрийн албаныхан цэрэг цагдаа нар өөрсдөө энэ хууль бус найваа тээвэрлтийг өөрсдөө гардан гүйцэтгэдэг болж эхэлсэн. Тэгтэл яг тэр үеэр 600 кг кокаин тээвэрж явсан Эскобарын нэг онгоц Панама улсын нутагт нослож. Хаасаа үтэн тий кокаин. За ингээд хам хэрэг баларлаа гэж бодсон чинь энэ санаандгүй явдал Эскобарыг хааны зэргээс бүр эзэн хааны зиндаанд авчиж ирсэн. Энэ яасан гэж Панамын эрх баригчдын нөх хуулиас ярих болов уу гэтэл тгийг. Харин армийн генерал Мануэль Нориага нь өөрөө Пабло Эскобартай холбогдоод ашигынхаа хэрэг 10% өгөөгүйвэл би бараа бүтээгдэхүүнийг чинь Панамын нутгаар саадгүй дамжуулъя гэж хэлсэн. За ингээд эндээс Эскобар Колумбийн төрийг ч бас худалдаж авч болох нь тэр бүр өөр улсын төрийг бүр бүтэн армийг ч хахуулж болох юм байна гэдгийг ойлгосон. Хахуул авилгалын энэ бүр тэ ичидийг ойлгосон гэсэн үг. Энэ үедээ Пабло Эскобар дөнгөж 26 настайсэн. 26 настайдаа ингээд бүр эзэн хаан болж байна. Ингээд 1982 он гэхэд Эскобарын бизнес бүр хүчийг авсан. 72 цаг тутамд буюу 3 өдөр тутамд нэг удаа тонн кокаины натсан онгоц Колумбас хөөрдөг. 3 өдөр тутамд нэг онгоц хөөрдөг. Оргил үедээ Медельины картел бүр 15 өөрсдөө гэсэн онгоцтой байсан. Ингээд ийш нисгээд штэ. Дотор нь битүү кокаин тэрийг нь аль ч улсын тэр нэг авилга авсан юм зүгээр өнгөрөн. Тэгээ бүр зогсохгүй. Эскобар баяжиж хөлжих бас нэг өөр арга болсон маа. Энэ чинь өөрөөс картелүүд байгаа штэ. Өөр гэмт хэргийн бүлэглүүд. Тэрэндээ агаарын замаа давхар түрээслүүлдэг болсон. Нөгөөдүүл нь бас нэг кокаин ч юм уу те нэг Америк руу Панам руу өөр юу гэдэг Перу руу нислэе гэж бодоход тэр агаарын замаа түрээслүүлээд өөрөө тэнцээс бас ашиг болж байна. 15 онгоцоор. Өөрөөр хэлбэл эн чинь түүнтэй өрсөлдөх гэсэн хямбгаач эргээд түүний үүрслүүлэгч болоод дуусаад байгаа байхгүй. Өөрөө тэгэхээр улам эзэн хаан болоод байгаа. За ингээд 1984 он гэхэд Медельины картел өдөрт 40 сая орлоготой. Өдөрт 1986 оны ихээр 7 хоногийн орлого нь 400 сая долларт авсан. Ингээд 800 сая долларыг хумцар савнд хийгээ газарт болсон чинь чигэнд идэгдсэн гэж. Ингээд 800 сая байлаа. Зүгээр цаасуулсан. Тэгсэн чинь тэр бумгааруу долларыг ингээд бас нэг хадгалсан байсан чинь тэрийг нь хулгай нэтсэн гэж байна шүү дээ. Бүр санхүүг нь хариуцж байсан хүн нь болохоор төрсөн ах Роберто. Тэгсэн Роберто бас нэг удаа буруу хадгалтаас болоод 2.1 тэрбум доллараа алдчихлаа гэж дүүдэлэхгүй Пабло Эскобарт. Тэгсэн чинь Пабло ах минь дээ наа чинь орлогын ердөө 10% шүү дээ гэд бүр тоогоо өгч байгаа шүү дээ. Эскобарыг бүр ингэж галзуурч байгаа хооронд 1985 гэд зөвхөн Америкт гэхэд л кокаины байнгын хэрэглэгчдийн тоон 8 сая төрсэн. Энэ бүхэл бүтэн Америкийн нэгдсэн улс бүр дийлэх болж гэлсэн. 8 сая юу гэсэн үг. Ингээд хар тамхи мансуурд гэдэг бүр цар тахлын хэмжээнд хүрчиж. Эскобар бүр ингээд бүхэл бүтэн төв алгаж тоглож шүү дээ. Аимшигт.
За ингээд гэхдээ Эскобар мэдээж ингээд нөгөө мөнгөө ингээд хадгалаад янз бүрийн хадгалаад бүтггүй шүү дээ. Энд чинь ингээд те хулгай нийцэж чинь чигэнд ингээд бодоолж чинь мэдээж алдаад авах хүсэхгүй шүү дээ. Тийм учраас асар тооцоотой нэг муу санаатай нэг хүн харахад хөндлөнгөө сайхан сэтгэл тэнгүүд Робин Худ гэдэг ажиллагаа эхлүүлж байгаа. Ингээд нөгөө Медельиний орон гэргүй ядуус зориулаад 450 барьж өгсөн. Гэхдээ орох хоронтой болоод баярлаж хөөрсөн олон хүн нэг зүйлийг огт мдээгүй зүгээр байранд нь орчиж 450 байр гэдэг ч одоо хідэн жайлын тий. Тэд нар нэг зүйл мдээгүй. Яг түлхүүрээ аваад ингээ баярлж байгаа шүү дээ. Тэгтээ Пабло Эскобарт насан туршдаа өртөө боллоо гэж хэлхийг Эскобарын хүмүүс бичлэг болгон баримжуулж авсан. Ингээд бүр хүүхдүүдийнх нь царай зүс хамаатан садных нэр усыг хүртэл нэгэнгүү бүртгэж авч түлхүүр өгснөхийн хариунд. Ингээд 450 өрхийн цаашаа ингээд задрах юм бол хэдэн зуун хүн энэ картелийн эсрэг хизээч үг унахгүй болтлоо Эскобарын халаасанд орж. Цагдаа нар тэр олон хүнийг зөндөө байцсан. Бүр яаж байцсан тэд бид нар юу ч үзээгүй бид нар юу ч хараагүй гэд. Гэхдээ энэ бүгдээрээ Эскобарын хүмүүс болсон. Олныг хамарсан жагсаал цуглаан хийх болгоод жишээ нь ингээд 450 өрхөйл Эскобарын талд гараад ирнэ л гэсэн үг. Маад нэг сонин хотын дараа нэг жагсаал хийсэнтэй. Их сонин штэ бас энэ. Их сонин жагсаал штэ. Тэр хамт. Тэ. Ер нь их хачаач юм их дэлхий дээр болох юм аа нэр. Инх бат минь. Энэ тэр хотын дараа юм нэг юм дээр бичиж явах хэрэгтэй. Дэлхийн түүхний ямар нэг юм тий. Одоо ингээд чинь Колумбод нэг хоёр нөхөр тий ингээд янз бүрийн юмны талаар ингээд хотын түүхгээ гоё подкаст хийж чад Улаанбаатар гээд тий тэнд нэг хотын дарга байсан тэр их сонин жагсаал хийсэн гээд ярих л хахтаа ичээд идэв шүү заринд. За Медельиний Робин Худ ингэж буйны ажлыг халахвч болгоод гэмт хэрэгээ ингээд үргэлжлүүлээд байгаа. Мөнгөө угаах гэж ядуусын хороолд бүр эмнэлэг, сургууль, зам гүүргээд өчнөө олон бүтээн байгуулалт хийж. Ядууст хоолон сүртэл тараана. Гэхдээ одоо барьж байгуулсан хөл өмгийн 70 талбай байгаа байхгүй. 70 талбайд бүгдээрээ доороо асар том бункертэй. Тэр нь болохоор хар тамхи болон их хэмжээний нөгөө бэлэн мөнгө, буу шидэм, элдв тесэрч хүртэл хадгалдаг тийм нууц байрууд гэсэн үг. Хүн арга сайхан хөл өмгийн талбай дээр нь залуучууд хөл өмгт тоглоод байдаг. Сургуулиудын сагсан бөмбөгийн заалууд Эскобар бүгдэнд ингээ сайхан тий гоё спортын талбай барьж өгөөл. Сагсан бөмбөгийн заал нь шалгаг доороо нууц түнэлтэй. Тэр нөгөө картелийнхний орж гардаг гол зам байсан. Ийм их юм хийж бүтээж байна шүү гэж энгийн ядуу хэрэгтэд харагдана. Тэр нь Эскобарт маш чухал. Гэмт хэргийн уул мөрөө нуун дарагдуулахаас гадна халдшгүй дарахын хэрэгтэй болохын тулд тэр улс төрд бүр хөл тавих тийм санаархал хийд. Тэгсэн яасан гэж 1982 оны 3 дугаар сард Пабло Эскобар Колумбийн конгрессийн гишүүнээр сонгогдсон тэр. Гэхдээ тэр ердөө ганцхан хуралдаанд сууж нэгч үг хэллэгүй энэ конгрессийн гишүүнээр ажилласан. Нэг хүнтэй маш төстэй. За хин American Made гэх кино байдаг юм. Том Крузийн. Тэр Эскобарын хар тамхиг зөө тэрвэрлдэг онгоцны жолооч байхгүй юу? Тэр хүний олсон ашиг нь өөрийнх нь арын хашаанд нүх ухаад хийгээд багтдаггүй тийм их мөнгө олдог байхгүй. Ганцхан нисгэгчүүд. Тэгэхээр Эскобар өөрөө яадаг байсан тодорхой байна. За өнөөдрийн дугаарыг өрх бүрийн хэрэглээ үе гурилын тэтгэж байна. За зөвхөн бүхэл хүрийн гурил үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан Америк технологиг Монголдо нутагшуулаад нэвтрүүлэн ажиллаж байгаа юм байна. За Улаанбаатарыг хальстан бүхлээр нь тэрэмдэн гаргаж авдаг тул тэм шимт тижилээ бүрэн хадгалсан байгалийн хамгийн үн цэнтэй гурил болтго юм байна. Ялангуяа хүний биеийн бодисын солилцоог дэмждэг эслэг нь Улаанбаатар хальсанд их агуулдаг гинэ. Тэгээ хальстай нам тэрэмдчдэг учраас хамаг тэр шимт тижил нь цугтаа байждаг гэсэн үг. За эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус нь ходоод гидсний үйл ажиллагааг дэмждэг, бүдүүн гидсний эрүүл мэндийг сайжруулдаг, зүрх судасны өвчлөлөөс урьдчилсан сэргийлэн, хит таргалтаа сэргийлэн, цусны эргэлтийг дэмждэг, бодисын солилцоог идэвхжүүлдэг. За B1, B2, B6, E, PP амин дэмүүдээр баялаг бүрийн идэх юм бол маш их амин дэм л авах юм байна. За мэдээж Монгол улсын бараг бүх дэлгүүрээр үе гурил маань зарагдаж байгаа. За тэгээд үе гурил CGM гэдэг вебсайтаар ороод бас дэлгэрэнгүй мэдээлэл авч болох нэ. За баярлалаа. За тэгэхээр Колумбийн бүр конгрессийн гишүүн болоод
Тэгэхээр мэдээж энэ чинь хуралдаа ганц удаа суусан баг нэг тангар өрхөтэй суугаад тэгэл ахиж хэзээ сууг ямар шаардлагач байхгүй тий. Тэгэхээр манайхан бас юмыг сайн харьцуулаа л гараа. Гэхдээ харин Колумбийн тухайн үеийн хууль зүйн сайд Родриго Лара Бонилья парламентын шинэхэн гишүүний арт талыг тэр дор шалгасан ба. Ингээд Эскобарыг эн чинь харт тамхины 8 чин мөн авилгач юм байшгүй гэж зарлчихгүй. Хууль зүйн сайд нь шүү дээ. Тэгсэн Эскобар хууль зүйн сайдад 5 сая доллар өгье гэсэн чинь нөгөөх за тэгвэл 10 сая өгье гэсэн чинь чи оронд нь мэдүүлгээ буцаачих гэсэн чинь нөгөө сайд нь хөдлөхгүй. Тийм байхгүй. Манаас ингэж дороочлохгүй гэдэг. Яг тэрийг л ярьж байгаа шүү дээ. Би авилгаа бол хууль зүйн сайдны авилгаа бол манай улс тэгээ яах гэд яг ингэж нөгөө зарчмаа ярьж байгаа юм. Тэгсэн яасан. Лара сайд гол нь үгүй гэсний онцлог өөртөө цааз ял оноос нь мэдэг. Эскобарын гар хөл болсон өсвөр насны хүүхдүүд 84 оны 4 дугаар сард унж явсан машинаар автомат буугаар шүршээд Лара сайдыг газар дээр нь хөнөөцсөн. Энэ хүн Пабло Эскобар болон түүний картелийн алж хорох өндөр дэд албан тушаалтнуудын эхнийх нь ч байгаагүй бас эцсийнх нь биш. Гэхдээ хууль зүйн сайдын аминд халтсан энэ явдал нь Эскобарыг эргэлт буцалтгүйгээр Колумбийн төрийн дайсан болгож хуургасан. За ингээд улс төрд орох гэсэн орлогонд бүтлгүүцсэн энэ үеэс Эскобар ярьдаг ганц хэл нь хүчирхийлэл болон хуурч. 1989 оны одоо 11 дугаар сарын 27. Энэ өдөр Эскобар Колумбийн нийслэл Богота хотоос дөнгөж хөөрсөн Боинг 727 онгоцыг нислэг дунд нь дэлбэлж байгаа. Тийм үү. Түүний хөсөлсөн этгээдүүд онгоц нь 5 кг хэмжээтэй тесрэх бодис тавьсан. Энэ дэлбэрэлтээр онгоцонд явсан бүх 107 хүн. Тэгээд онгоц ингээд сүрээд газар тунснаас болоод газар дээр байсан 3 хүний амийг буюу нийт 110 хүн амь үргэсэн. Эдний дунд Эскобарын хөнөөхийг хүссэн нэг гол хүн байсан байхгүй. Гэтэ тэр нь яг онгоцон суугаагүй таарсан. Тэр нь Колумбийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сесар Гавирия гэдэг уул нь түүний гол бай байсан. Ерөнхийлөгчөөр хэрвээ сонгох юм бол тэр хамгийн түрүүнд Пабло Эскобарыг энэ Колумбаас гаргана гэж удаадараа мэдгэжсэн. Тэгсэн яг дээрх онгоцыг яг хөөрхийн өмнө тэр өөрөө нислэгээ цуцалсан ба. Эскобар тэгэхээр өөрийнх нь эсрэг дуурсан ганц хүнийг хөнөөхийн тулд гим зэмгүй 110 хүнийг хороосон гэсэн үг юм байна. За ингээд улс орныг кокаинд живүүлсэн Медельины картелийн толгойлогчийг Америкчууд мэдээж нутагтаа авч хууль журмын дагуу шийдэхэд насаар нь торны ард суулгахыг маш их хүсэж байгаа. Тэ? Энэ чинь Америкийн үндэстнийг бүр живүүлж штэ. Харин гэмт хэрэгтнүүдийнхээ өмнө хүч хүйцсэн Колумбийн эрх баригчд болохоор хэрэгтнийг шилжүүлэх хэсэг асуудлыг эцэслэн шийдэж чадлагүй олон жил болоод байна. Бүгд ахвал авцсан юм. Эскобар шиг бүр улаан цаанд гарсан гэмт этгээдүүд Латин Америкчуудаа авилгадаад байж чаднаа. Харин нэгдсэн улсын хил даваалал ямар ч авралгүй гэдэгт хэд мэдчихсэн. Тиймээс хэрэгтэн шилжүүлэхийг дэмжсэн хэн нэгэн гарч ирэх юм бол шуудхан Пабло Эскобарын занал тайсан болоод шууд амиа алдна. Түүний ганц айж байсан юм л яг Америкийн шоронд хатах байсан. Тийм болохоор энэ ч ойлгомжтой. Ийм шалтгаанаар Эскобар иргэний тээврийн онгоц дэлбэлэх хүртлээр хүн хөнөөх гэж улаарсан хэрэг. Эскобар өөрт нь тэрсэн нэг хүний ойр тойрны дор хаяж 7 хүнийг занал хийх хэрэгтэй гэсэн хор муу санаатай тийм бүр одоо баг дүрмтэй болсон. Түүнээс авилга авахгүй гэсэн жишээ нь Густаво Зулуга гэдэг шүүгчийн түүхийг одоо татъя. Шулуун шударга байна. Хизээч хууль зөрчихгүй гэж тэр шүүгч хэлсэн. Тэрнээс нь болоод Эскобарын картелийнхан түүний эцгийг нь 1-р сарын 10-ны өдөр, ахыг нь 1-р сарын 18-ны өдөр, хөл хүнд эхнэрийг нь 1-р сарын 26-ны өдөр хөнөж, харин Зулугаг өөрийг нь 2-р сарын 3-ны өдөр хороосон юм аимшигтэй түүхтэй. Ингээд 1989 оны сүүлчихэд Эскобарын наалуурчид хэдий хэр хүнийг хорооцсон байсан гэж цагдаагийн 700-аад албаагчийг хөнөөсөн. Шударга би ажиллана гэсэн. Тэгэд үнний талд дуурдаг 20 гаруй сэтгүүлчийг хороосон. Гэтэ үүний цаана нөгөө заваа юм явж байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн эргэн тойрны нөгөө ах дүүс ээж аав нь бас нас орж байгаа гэдэг ойлгоорой. 47 шүүгчийг хороосон.
ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгчийн дэвшсэн 3 улс төрчийг хоросон. Улсынхаа прокурорыг хороож, тэгээ хууль зүйн нэг сайдыг хөнөөцсөн. 89 оны сүүлчигт. Тэгэхээр энэ бүхний хүлд бүр хичнээн олон энгийн ирэн үргэж яаж зовж тарсныг ингээд бүр төсөөлөд барахгүй бид нар. Гэхдээ тэр улсуудаа бүр ингээд самрагдчих штеп. Тий. Тэгэхээр дөнгөж анхны тэр цагта авилгал аваг бол юу болох байсан бэл. Тий. Тэр нэг авилгалын цаана энэ амар том хар мөр байдаг гоц. Maaхан энийг үнэхээр сайн ойлгоорой нэр. Одоо тий Монгол улсад юу болохгүй юм гэж хүмүүс асуудаг штеп. Тэрийг ухаал байх юм бол цаана авилгал байдаг штеп. Тэр болохгүй байсан бол юу өндөр хэдүүл бүгдээр жаргаж чадгүй нэр. Нөгөө хідэн барч үлээ тэрний нэг нь болцсон л явчих байсан. Тий. За ингээ Медельиний картел болон Эскобарын шууд оролцоотойгоор ер нь бүр нэг 4-5 мянган хүн амь үргэсэн гэдэг та хоёрын тэтг. Аим шиг тааз. Товчхондоо Колумбод хууль ёсны засаг төр биш харин кокаины тэр хааны айц хүүцийн ноёрхол тогтсон. Бүгд дуусаад. Гэхдээ энэ бүх таанаас илүү 12 гэдэг тоо Колумби албаныхыг айлгаж ирсэн. Учир нь энэ Эскобарын хөлсний алуурчдын хамгийн доод насны 12. Жох хүүхдүүд. 50,000 песо буюу ойролцоогоор 3,000 Америк доллараар тэр хүүхдүүд хүний амь хохироод гэлсэн. 12, 13 наснууд тэд нар хожимоо хэн болж хуурах вэ? Энэ асуулт Колумби албаныхыг олон талаар ер нь ингээд одоо хөдөлгөж гэлсэн. Энэ хэрэгс гэрчсэн бүр тэ. Бүр авилгач төртөл зааз нэр болох ойлоо гэж шүү дээ. Ингээд ямар ч хамаагүй аргаар Эскобартай тохироо хийхээр шийдсэн. Өнөөх дэлбэрсэн онгоцонд ядж байхад Америкийн паспорттой 2 хүн явсан. Вашингтоныг шуудхан Эскобарын эсрэг дайнд татан оролцсон. Ингээд нэгдсэн улсын харт амьгтай тэмцэх алба тагнуулын төв газар 2-оос Колумби албаныхантай хамтрах мэрэгчнүүд албан томилтоор Колумбид иржээ. Америкчууд бүр 80-аад оны ихэнх үеэс л Медельиний картелийг мөрдөж байсан ч гэсэн Эскобарт ойртох шууд ирэх байхгүй гэсэн. Харин онгоц дэлбэсэн явдлын дараагаас Америкийн талаас DEA буюу харт амьгтай тэмцэх албаны мэрэгчлэн Жо Тофт, Колумбийн талаас цагдаагийн тусгай хүчний ахлагч Уго Мартинес нар ингээд ахлаад Эскобарыг мушгиж эхэлсэн. Гэвч Колумбийн цагдаад Эскобарын харахнууд цагдаад ажиллаж байгаа. Тэднээс цаг ямагт хідэн алхам төрүүлээд картелийн хандаад мэдээлэл дамжуулаад байсан болохоор Эскобар бүр зүхтаж дөнгөөлсөн. Ингээд албаныхан бүр аль чадхаараа л Медельиний тэр картелийн бэлэн мөнгө, кокаины нөөцийг олж илрүүлээд хураахыг хурааж устгахыг устгаал байсан. Хариуд нь Эскобар болохоор цагдаа нарыг бүр намдаг болоод нэг цагдаагийн амийг $700 үнэлж гэлсэн. Зүгээр цагдаа л ал. Тэгээ алах юм бол $700 өгье гэдэг хэлсэн. Энд чинь бүр цусаас асруулсан явдал бүр ингээд Колумбид яриулж штэ. Энэ Колумбийн иргэдийн бүр төвчээрийг барж гуйцсан. Медельиний нөгөө Робин Худ гэдэг нөгөө хочтой байсан нөхрийг чинь дүр имиж ч гэсэн олонний санал бодлоос арчигдж эхэлжээ. Ард иргэд төр засгаасаа бүр хамгаалт хүсээ зогсохгүй, хүчирхийллийг зогсоож чадсангүй гэж бүр уурсан хилэгнэх болсон. Тэгтэл Эскобар өөрөө 1991 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хинээш тооцоолгүй алхмыг хийгээд өөрийгөө албаныханд хүлээлгэхэд өгчтэй. Маш сайн. Энэ ч нэг нэр хүнд нь унаад бүр ингээд ер нь ингээд баян ингэж амьдраад хэцүү. Яасан гэхээр засгийн газартаа ганц болц тавьж Америк руу хэрэгтэн шилжүүлэх хуулийг цуцлалцгаа. Хэрвээ энэ хуулийг цуцлах юм бол би шорон цугт бэлэн байна. Гэхдээ би улсынхаа шоронд биш өөрийнхөө барьж байгуулсан шоронд л хоригдсон шүү гэдэг шаардлага тулгажээ. Албаныхан хүлээж аваагүй л болохоос Эскобар бүр нэмэх нь юу болцол тавьсан гэж Колумбусын гадаад дүр 10 тэрбум доллар би тэр чинь дараад өгье гэсэн. Бүр тэглээд өгчээ гэдэг. За ингээд Колумби ирэх хэрэгчд эн чинь бүр яахаа мэдэх болсон. Бүгдээр арга гарцсан. Ингээд ирэх хэрэгчд эцэст нь кокаины хааныг худлаа үнэн шорон суулгахар болж байгаа. Ингэж хүсэлтийг нь ёсоор болохоос өөр сонголт гол нь тэднээс байгааг. Ингээд Колумбийн төр засаг Эскобарын харгислыг бүр яаж зогсоо хоож мэдэхгүйсэн бүр аргаа бараад байсан үе шүү дээ. Гэтэл Эскобар албаныханд бослоо танилцуулахаас ч өмнө аль хэдийн
тэр Гяндан нэртэй боловч Ла Катедрал гэдэг эдлэн газараа барьж байгуулад эхлээд байсан байна. Тэр бүл тийшээгээ орчоод тэнцээс хэрхэн орох төлөвлөгөөгөөч боловсруулсан байж. Тэндээ газар доорх түнээл ухчихсан, тэр холбогдох хүмүүс навилгын мөнгөө аль хэдийн өгчихсэн, бүр хин хэнийг энэ шорон нэртэй энэ цайз хэрэг одоо хэрмийн хин хэнийг харуул манд гар хааш товлчихсан байсан. За ингээд цаадах чинь за хэрэг тогчоо. Ингээд за 8 жилийн хорих ял авнаа гэд ердөө. За ингээд өөрийнх нь бариулсан шоронд шилжүүлэн ингээд сууршуулж. Америкт л юу ч хийж чадаагүй юм. Эрх мэдлийн үрэг үгүй мэдээж тэ энэ чинь өөр ус юм чинь. За ингээд тохиролцоо ёсоор цэрэг цагдаахан Эскобарын хувийн шоронд 18 км радиус дотор ойрч болохгүй. Цагдаахан. Тэн зүгээр яг хитэн харуулууд байна. Гэхдээ тэрийг Эскобарт амилсан ба тий. Гэтэл энэ Гяндан дотор нь юу байсан гэж дотроо бар, жакузи, хөлөмгийн талбай, зэвсгийн агуулга хүртэл байна. Ийм шорон гэж байдаг. Эскобар картелийнхэн үйл ажиллагааг урдын адилаар ямар саадгүй бүр ингээ тий 18 одоо километрийн радиус дотор эн чин баг өөрийг нь хамгаалчих жоохгүй Колумбус өөрөө энэ дотор дураараа зингэж байгаа юм чи. Тэгээ бүр эн чин ингээд бүр одроод одоо бүр ухаан санааны үс солиорч эхэлнэ. Яасан гэхээр 1992 оны 7 дугаар сарын 3-ны өдөр энэ нөгөө катедрал дотроо шорон нэртэй катедрал дотроо нэг аимшигтай зүйл хийждэг байхгүй. Энэ өөрийнх нь төгсгөлийн эхлэлийг тавьсан хэрэг болт. Энэ өдөр Эскобар өөрийнхөө хурандаа гэгддэг хамгийн гол туслахуудынхаа 4 хүнийг өөрөөс нь мөнгө хулгайлаад байна гэж сэрдсэн ба. Хулгаас нь өмнөж биж магад. Энд чи өөрөө ч тооцоол гарахгүй. Ер нь хинч тооцоол гарахгүй мөнгө олж ирсэн учраас тэр хамгийн ингээд ойр шадар гэсэн 4 хүнээ онц хэрцгийгээр тамлаад хороодог байхгүй. Катедрал дотроо. Энэ явдал нөгөө Меделлиний картелийг дотор нь хоёр хуваачиж. Мэдээж. Эскобарын ойрын олон ч хүнийг албаны мэдээлэгч болгоод хувиргачих. Энд чи яг тэгвэл одоо миний хэлж чаж магадгүй шин. Намайг ч гэсэн ингэ хамлж чаж магадгүй. Тэгснээс одоо Эскобар үгсэн дээр гээд. Хайртай би ч гэсэн хідэн төгрөг гусцсан те нөгөөдгөө нууцсан ямар тач нэг энэ амьдралдаа нэг мөнгө гуйхааргүй амьдрах болцсон тийм гарууд л байгаа шүү дээ бөөнгийн дэрэгтнүүд. Тэнгүүтээ өөрөө одоо албаны мэдээлэлч болоод хэр би Эскобарыг мэдээлэх юм бол та нар миний те үлцэн амьдралыг амь насны баталгаа өгч чадахгүй гэдэг ч юм уу шоронд орохгүй биз гэдэг ч юм ийм 8-аагааж эхэлсэн. За ингээд хоригдсан нэр зүгээч Эскобар хүчирхийлээ зогсоохгүй гэдгийг ойлгосон Колумбийн эрх баригчид мэдээж хэрэг түүнийг улсын шорон руу шилжүүлэхэр болсон. Тэгсэн Эскобар аль хэдийн урдаас нөгөө бэлцэн ёсоор Ла Катедралаас орчихжээ. Ингэж тэр ердөө ганц жил ганцар хоригдох ялаа идэлсэн. Нөгөө Америкийн Жо Тофт нөгөө Колумбийн Уго Мартинес нарын хувьд харин энэ бол сайн мэд. Яг тэгвэл эрх баригчтай хийсэн тохироонс нь болоод Эскобарт ойрч чадахгүйсэн. Тиймээс Америкийн харт хамхтай тэмцэх алба болон Колумбийн цагдаа нар ингээд одоо түүний араас нэхэх боломжтой болчихж байгаа юм. 18 км радиус ч байхгүй болсон аашгүй. Колумбийн засгийн газар ч гэсэн Эскобартай зөвшөлдөх аргагүй гэдгээ мэдээд түүний толгойг 1 сая Америк доллараар үнэлж байгаа. Үүнийг нь эцэг бүшийн засаг захиргаа 2.7 сая болгож өсгөж толгойг нь. Эскобарын араас одоо Америк, Колумбийн хамтарсан тусгай хүчин хойс нэгж байгаас гадна нөгөө Меделлиний картелийн гол өрсөлдөгч Кали картел мөн Лос Пепес гэдэг буюу өөрсдөө Пабло Эскобар дарлагдсан хүмүүс гэж нэрлсэн зэвсэгт этгээдүүд одоо түүнийг өсгий дарж эхэлж. Лос Пепесчүүд ялангуяа Кали картелээс санхүүгийн дэмжлэг аваад Колумбийн албаныхан болон Америкийн тагнуулын төв газраас мэдээлэлээр хангагдж байгаа. Энэ нөгөө Эскобар дарлагдсан хүмүүс гэдэг энэ зэвсэгт этгээдүүд мэдээлэл тий Америкийн тагнуулаас авч юу болоо мөнгөө бас нэг гэмт хэргийн картелээс авчна. Ингээ бүр Колумбийн албанаас бас мэдээлэл авна. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь хинээс ч илүү Эскобарын дотоод хүрээллийг сайн мэдэх болохоор
эдгээр чинь Медельиний картелийн хүчийг тарамдуулах, Эскобарыг ганцаардуулахад энэ Лос Пипес маш том үр гүйцэтгэж. Одоо ингээд аимшигт юм бол. За өнөөдрийн дугаарыг Отревин ивэд итгэж байна. За хамар битүүрдэг хүмүүсээ бол Отревинийг хэрэглээрэй гэж та зөвлөмөр байна. Учир нь Отревин хамрын битүүрлийг 12 цагийн турш ярилцдаг юм байна. За удаан үйлчилж байгаа учраас баг тусаа гэсэн үг шүү дээ. За тэгээ Отревин өөрөө чигшүүлэгч найрлагатай учраас та хорсохгүй. За тэгээ өөр ашиглахгүй. Йоо тэр хамар онгож өмөрслөө цаана нэг ингээд нэг хувь хөрөө болдог нэг тэр хорсдог мэдрэмж үнэхээр муухай тий. Харин тий. Уулын сайхан онгож чадаа. Тий. Тэгээ зарим хүн тэрнээсээ болоод буцаад битүүрчдөг байна. Харин тий. Тэгээ дахин ингээд тусаагаал гэдэг нэг циклд орчод идэг. Харт юм шиг шүү дээ. Нэр. За тэгээд тунг бол тохируулж хэрэглээрэй. Тэр чинь нэг юм цацлагын дооцтой байгаа. Тэрүүгээр нь л нэг цацхад болно. 2 3 цацах хэрэггүй. За тэгээд чигшүүлэгчтэй учраас та ингээд гоо чигтэй байх нэ. За мэдээж амьсгалын замын судалснуудыг агшаагаад битүүрлийг багасгадаг. Ийм үйлчлэгээ үзүүлдэг юм байна. Бүх юмын сангаар худалдаалж байгаа шүү. За баярлалаа. За ингээд 1992 оны 10 дугаар сарын сүүлчгэд Эскобар хамаг хүч нөлөөг алдсан. Би хамгаалагчдын нь одоо толгойлогч цагдаа нарт таалуулаад картелийн нөгөө асар том сүлжээнд багтах хэдэн 10 хүнийг нөгөө Лос Пипесийн нөгөө өш авагчид зэрлэг баламдаар хомроглон хөнөөж юм бүр. Сүүлдээ Лос Пипесийнхэн Эскобарын төдийгүй бүр түүний ойр тойрны хүмүүс тэдний хуульч, өмгөөлөгч, эмч, найз нөхөд, гэр бүлийн гишүүд бүр хаа хамаагүй холын хамаатан саднуудын хүртэл занл хийлээ замын өшөөлгүйгээр алж хорохос. Эдгээр өшөөг аимшигт авсан. Гэтэ ингэж авахт нь Америкийн тагнуулын төв газар хүртэл туслаад байгаа шүү дээ. Бас нөгөө картелүүч гэсэн тусалж байгаа. За ингээд Колумби албаныхан Медельиний гудамжид дэгцэн энэ их хүчирхийллийг бүр яаж зогсоох учраа олох болсон. Нөгөө Жомо услах гэж байгаа нөгөө алах гэжад гэрээ шатаана гэдэг шиг болох гээд шүү дээ. За ингээд Лос Пипесийнхэн Пабло Эскобартай болон Медельиний картелд ямар нэг байдлаар холбоотой 300 орчим хүнийг ганц жилийн дотор хороолсон баг. Гэхдээ нөгөө Америкийн нөгөө тагнуулын газрын нөгөө ирсэн Жо Тофт мөн Уго Мартинес нарын ахалж байсан Эскобарыг нэхэх Америк Колумби хамтарсан тусгай хүчнийг Лос Пипес бүлгэлтэй нууцаар хамтран ажиллаж байсан гэдэг одоо тэр хартал таамаглал одоо ингээд маш хүчтэй явдаг шалтгаан нэг. Харин энэ хооронд нөгөө Медельин ч өөр асар том төөрдөг байсан шиг. Энэ асар том төөрдөг байсан шиг Медельиний захын хорлолын дунд байнга байршлаа нөгөө солин нуугдж байсан Пабло Эскобар гар хумхэн зүгээр сууг. Өмнөгшгөө мэдээж эзэн хаан байхаа болцсон хамаг дагалдагчд нэг бол амиа алдсан үгүй бол өөрөөс нь ураад байсан ч гэсэн тэр Лос Пипесийнхэн чатаараа хариу ураад энэ тэнд дэлбэр зохион байгуулж дөнгөөлсөн. Гэсэн ч үүнд нь улам бүр хорсож зэвсэн Лос Пипесийнхэн Эскобарын хамгийн эмзэгцэг болох гэр бүл рүү надад халдчихжээ. Зүгээр өста азар эхнэр 2 хүүхэд ээж нь амь насанд нь занлахсан хит хитэн халлагаас амьд мэд азар гарч чадчихсан. Гэвч хит хитэн үеэл хамгийн ойрын туслахуд нь болохоор Лос Пипесийнхээ гарт аль хэдийн амь өргөцсөн. Гэтэ их сонир хожим ил болсон мэдээлэлээр Лос Пипест урвсан Эскобарын талын хүмүүсийн дунд хэн байсан гэхээр Эскобарын өөрийнх нь төрсөн ээж нэс. Ээж нь хүүгээ аратан басныг сүулдэ тэсэг байна шүү дээ. Ээж нь мэдээлэл өгсөн баг. За ингээд Эскобар амьдралдаа анх удаа бүр цөхөрж үтсэн. Гэр бүлийнхнийхээ Колумбас аюулгүй гарахын тулд манай гэр бүлийг зүгээр гаргачихаа би зүгээр наад шоронд ч яваад ч гэж хүртэл албаныхнаас гуйсан. Харин түүнийг ер нь амьд байлгах, түүнтэй тохироо хийх хүсэлтэй нэг ч хүн байгаагүй. Яг л тохироо хийх болгонд Эскобарын боол болоодсэн шүү дээ. Хэрэг тохироохгүй л өөрийнх нь бас нэг амнаас нь занл хийлээдсэн шүү дээ. Тэ өөрөө амиа алдаадсан. За ингээд Эскобар арга мухардахдаа гэрийнхнаасаа салаад тэднийх аюулгүй байдлыг болцоод ганцаараа нугт харуулж. Колумбийн цагдаа нар Америкчуудтай хамтран хамаг л утас харилцуур цахилгаан хэрэгслийг нь тагин чангиж байсан болохоор тэр өмнөхөөсөө ч илүү боломжлох хэрэгтэй болсон. Тэр үед буюу нөгөө ярьцлага өгдөг нөгөө хүүгашт 1993 онд Эскобарын хүү болохоор Хуан Пабло болохоор 15 таа. Охин Мануэль нь болохоор 9 настай байсан. Харин 12 насаар дүү эхнэр Мариан дөнгөж 32 таа байсан. Ингээд Эскобарын гэр бүл Америкчуудаас
шуудхан орогнол хүссэн баг. Гэтэ гэр бүл нь шүү. Эскобар бол одоо ингэ дүүрсэн. Тэгэхээр 3 хүний тухай ярьж байгаа гэсэн үг те. Эхнэр 32 дэх эхнэр. Тэгээд түүний хүү охин 2. Энэ 3 Америкчуудаас орогнол хүссэн. Үгүй бол энэ Лос Пепесийнхэн бидний хөнөөх гээд байна гэдэг. Тэгэнгүүтээ өөртөө дур мэдэд Герман руу ниссэн баг. Нөгөө 3 чинь. Тэгсэн Германы албаныхан болохоор Колумбийн засгийн газрын шахалтаар тэднийг хэлээр нэвтрүүлээг. Тэднийг тэгээ буцаад хүс эргээд ирж шít. Тэгтэн Колумбийн албаныхан хамгаалтандаа давхар хараа хяналтанд авсан ба. Тэгсэн чинь Эскобар үүнд нь хариу үйлдэл болгоод орон сууцны барилга дэлбэлээд гим зэмгүй 20 хүний амьд хүрсэн. Мөн нөгөө Колумбийн нийслэл Богота дахь Германы элчин сайд ямар залгасан ба. Эскобар. Яахаар манай гэр бүлийг та нар хэлээр нэвтрүүлдэг юм те? Би одоо Колумбод байгаа Герман хүн бүрийг би цааш нь харуулна. Тэр бүгд би Франкфурт, Мюнхнийг бөмбөгдөн гэж сүрдүүлсэн. Тэгэхээр ийм бүр солиотой бол залуурчтай зүрхсэн гэдэг угаасаа ямар ч утгагүй гэдэг нь ингээд хүн бүхэнд бүр ойлгомжтой болсон. 1993 онд Эскобарын зохион байгуулсан нийт 9 удаагийн дэлбэрэлт мөн Лос Пепесийнхний хариу халдлага хүчирхийлээс болоод Медельинд өдөрт дунджаар 6 хүн халагдчихсан. Хот даяар бүр цонхны шилний хомсдол үүссэн байгаа шүү дээ. Ийм аимшигт. За ингээд Эскобар эхнэр 2 хүүхдээ Колумбаас явж чадахгүй гэдгийг ойлгосон дороо л ер нь өөрийнх нь төгсгөл ирснийг ухаарсан юм шиг ба. Гэр бүл нь Германс 1993 оны 11 дугаар сарын 30-ны өдөр нөгөө Колумбд эргэж ирсэн байхгүй. Нөгөө нэвтэрч чадаагүй. Тэгэд Эскобар энэ өдрөөс ердөө 2 хоногийн дараа амьсгал орж. За яасан гэр. Нөгөө Лос Пепесийнхэн чинь бас нөгөө Кали гэдэг нөгөө өрсөлдөгч картел байгаа шүү дээ. Лос Пепесийнхэн болон Кали картелийнхнийг ингэж Эскобартай хувийн тооцоо бодож байгаа хооронд Америкийн хар тамхитай тэмцэх алба болон Колумбийн цагдаа нар Эскобарын байршлыг тодруулахаар бүр ууггүй ажиллаж байсан. Эскобар зочд буудалд байгаа гэр бүлтэйгээ ямар нэг байдлаар холбоо тогтоох гэж оролцсон даруйд л харилцуурын цаана байрш тогтоох гэсэн нарийн мэргэжнүүд ажиллаж эхэлжээ. Гэтэл нөх хаширн дэндүү Эскобар энэ бүхнийг сайтар мэдчихсэн болохоор хизээч 2 минутаас илүү ярихгүйсэн. Гэтэл 1993 оны 12 дугаар сарын 1 болж. Энэ өдөр Пабло Эскобарын 44 насны төрсөн өдөр болно. Нөгөө Жо Тофт, Уго Мартинес нарын нөгөө ахсан өнөөх эрэл хайгуулын тусгай салаач нь яг энэ өдрийг л анж хүлээжсэн. Тэгэд Эскобарыг Медельин яг хаах нагааг ер нь дөнгөж баримжаалаад ч байсан. За нэг энэ хавьдал болов гэд. Тэгтэл кокаины хаан төрсөн өдрөөр гэр бүлтэйг ярихдаа гэрийнхнийх нь төрсөн өдрийн дууд болцсон. Төрсөн өдрийн минь хүргье гэд. Ингээд уцаар 2 минутаас илүү ярьчих. Ярэн 2 минутаас илүү сунжраад эхлэмэгц цагдаа нар байгаа хорооллыг нь ямарч олчихжээ. Медельины Лос Оливос гэдэг хороол болохын тогтоосон. За ингээд тусгайхан бэлэн байж шилжиж байгаа юм л та. Харин маргааш нь Эскобар ахаад нөх хүүрүүгөө залгасан ба. Тэгтээ бүр 5 минут хэрэг нөгөө орчим ярьчих. Яасан гэр хүүн энэ 15 настай хөөрхий жоох хүүхдтэй байна шүү дээ. Автар ярихдаа тий Колумбас хизээч явж чадахгүй нэ. Одоо энэ өөрсдийг нөгөө бүр алах гэдэг мэдчихэж нөгөө Лос Пепесийнхэн. Тэгэд хүүн тайвшиж чадахгүй өглөөдсөн байна. Одоо би ингээд үхлээ аваа гэд тий ээж хүн одоо охин дүү маань хүн би үхэн гэд. Тэгсэн чинь Эскобарт уцаа тасч чадаг. Нөгөө хүүхэн уйлаад байгааг. За 5 минут гэдэг бол бүр яг байгаа байшинг нь орж тогтооход хангалттай хуцсан. За ингээд дуу хоолойг нь таньсан бацтай болсон дараа тусгай салааныхан маш яралтай байдалсан. За ингээд байшин руу дайраад орсон чинь тэгсэн чинь Эскобар байсангүй. Уулан тэр байшин гарцааг юм байсан. Дотор нь тэгсэн чинь Эскобар байхгүй. За ингээд ахиж одоо олдох нь хэцүү. Ахиад бүр алуулж үл явах. Хитэн сар жилээр олдохгүй л явах. Ингээд тусгай салаа яг бусдын зааван дээр стал аз эзэн гэмээр нэг зүйл болт. Тусгай салаанд байсан нэг залуухан мэрэгчлэн. Яасан гэхээр яг буцаж хахад тэр мэрэгчлэн
ойролцоо нэг жижигхэн цөөрөн байгааг харсан ба. Тэгээд тэр уснаас болоод сигнал ойсон байж магадгүй шүү дээ. За. Ойцсон байж магадгүй. Тэгэхээр бид нар тусгал дээр нь ирсэн байж магадгүй гэдэг санаа гаргаж байгаа юм. Амар зөв. Тэгэд яг тэгвэл эсрэг зүг рүү яваад үзье гэд. Ингэж ойсон байвал. Яг эсрэг зүг рүү яваад үзье гэд нөгөөдөл чинь машинтайгаа ингээд те нөгөөдлийн мэддэхгүй нөгөөдлийн гудамжаар явж исэн чинь харин нэг байшингийн цонхон дээр Эскобар ингээд зүгээр сууж идэв. Цонхон дээр. Ингээд тусгай ажиллагаа жинхнээс эхэлж. Тусгай хүчнийх нэг дайраа ороход Эскобар лимон хочтой ганц хамгаалагчтай хоёулах найсан. За ингээд хэдэн минут үргэлжлсэн бодолцооноор би хамгаалагч нь газар дээр буудуулж амьсгал хураасан бол Эскобар болохоор шууд дээвэрлүү гараад хөл нүцгэн хит хитэн байшин дамжин гүйсэн. Хэрв Netflix-ийн Наркос гэдэг цувралыг үзсэн хүн бол энэ кинон дээр Эскобарын амиа алддаг хэсэг бодит байдлаас нэг зүрхгүй шүү маах. Уг цувралыг бүтээгчд болсон явдлыг аль болох үнэн бодиттой харагдуулах гэж бүр яг мэдрэлийн хотод бүр Эскобарын яг алагдсан байшингийн дээвэр дээр энэ хэсгийн зураг авалтыг хийсэн юм шүү. Эскобар яг л наркос дээр гардаг шиг хууль хүчнийхнээс холдож чадаагүй нуруундаа нэг, хөлөндөө нэг, толгойдоо нэг бодуулаад амьсгал хурааж. За ингээд Эскобарыг устгаснаа Колумбийн цагдаа нар тусгай ажиллагааных удирдагч Жо Тофт, Уго Мартинес нарын станцаар мэдээлэхдээ Viva Colombia гэсэн Колумбус манцтгой гэж хэлсэн байна. Улс орныг ингэж 10 гаруй жил айц хүчирхийлэлээр дарангуйсан Пабло Эскобарын үгсэн тухай мэдээг колумбчууд маш эерэг бүр байдлаар хүлээж авч байгаа нэг хэсэг байгаад бүр маш тесэргээр хүлээж авсан бас нэг хэсэг байсан. Яг л адилхан байна. Яг адилхан бааз. Дийлэнх нь мэдээж баярлж хөрж байгаа. Харин ядуус бүр босралгүй нөхдөөд тэр дундаа мэдлэлийн захын хороолынхан бүр оршуулганд нь 25,000 гуулаа ирсэн. Тэгээ гашуудлаа илэрхийлж. Тэдний дунд одоо ч Эскобарыг үндэсний баатар шиг сандаг ядуу даржин амьдралтай колумбчууд олон бий. Харин Эскобарын хүү яасан бэ? Себастьян Маркин гэдэг одоо нэртэй бас Аргентин иргэн бас те. 2009 онд эцгийнхэн гэмт хэрэг хүчирхийлэлээс болж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхнээс албан ёсоор ууршилт байсан. Хүүгийн хувьд түүгээр зогсохгүй. Манай аа буюу Пабло Эскобар гэдэг хүнийг буруугаар дахин шүтгэхгүй байхыг олон нийтээс хүсэж байна гэсэн. Түүний хийснээр хүүгийнх нэснэр эцэг маань тэр олон тэр бөмбөгийн хөрөнгөө хожим бүгдийг нь сайн үсэд зориулсан байж ч гэсэн гим нүгэл нь өчүүгэн төдийч цаадахгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр бидэнд сурамж авах юм ямар их байна. Тэ. Хүн ингэж хэллээ шүү дээ. Буруугаар битгий дахин шүтээдээ гэд. Манайд ч гэсэн тийм хүмүүстэй байдаг. Харин тий. Эскобар гой баг байсан. Стаци хүмч гэдэг юм уу? Сайн талын баатрын тухай ярьж байгаа юм шиг. Тэгээ бас нэг ийм амьсгалтай алуурч нэг. Харин тий. Их түүхийг мэдхгүй зүгээр л нэг гинт хэрэгтэн тэнд олон тэр бом доллартай болцсон гүт нь гоё л гэж боддог юм шиг байна. Харин тий. За тэгэхээр маах нэр дээр дооргоо авилгалтай тэнцээ. Харин тий. Энэ авилгал манай усыг бүр инээс 7 төр болгох шүү айгуул. Одоо гэрэл гээ харагдахгүй байна л тий. Харин тий. Тэгээ нэг бүр нэг хамгийн доотлын альбом тушаалтнаас л эхлэхэд дэше ингэ явчих юм байгаа шүү дээ. Тий. За сурамжтай гоё дугаараа баярлалаа зандаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг Отревин болон Үе гурилын итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Год Мөндөр Согор болон NTV телевизээр мөн 83.3 170 сталгааны Год Мөндөр радиогоор хүрлээ. За зандаа дараагийн дугаараар хүрэлцгээе. За түр баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дан сувга 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй,
Монголд ялах болтугай.